ангийнхан болон багш нартаа юуны төрөнд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ 4 жилийн хугацаанд бид нар сайнтай муутай бүхэл зүйлийг хамтдаа туулж үнэхээр дурсамжтай 4 жилиг ардаа үдлээ. Бүгдээрээ хүссэн сургуультаа тэмцээд хүссэн мэргэжлэрээ ажиллаад сайн мундаг хүмүүс болцоож эх орондоо хувь нэмрээ оролцоогаарай. Баярлалаа. За багштай ангийнхандаа хандж хэлэхэд бүгдэнд нь баярлалаа. Бүгдээ их гоё мундаг хүмүүс шүү. Тэгээд өөрсдөө итгээрэй гэж хэлээ. Сайн өнгөхан. Бид нар одоо төгсөж байна. Тэгээд бүгдээрээ нэг тийм сэтгэлтэй гонигтай байгаах. Тэгээд би ч гэсэн гонигтай байна. Тэгээд энэ 3 жилийг хамтдаа маш их олон дурсамжийг бүтээгээд энийгээд уйлахтай уйлаад хамт байсан баярлалаа. За тэгээд бүгдээрнгийнх нь ирээдүйд амжилт хүсье. Баяртай. Сайн уу манайхаа хэдүүлэл хэдийн нэг анги болоод 4 жил болсон байна. Заримдаа нь 3 жил болсон байна. Олон ч хүүхдээ сайндаж муудсан жил байлаа. Тэгээд төгсөж байна, сар чурхгүй хугацаа үлдсэн байна. Хэдлээ өөртөөхөө мөр мөрөөр амьдралаа өгөхөөр ирсэн байна. Том хүнч боллоо. Тэгээд 10 жилийн дараа, 5 жилийн дараа уулзалтан дээр хэдүүлээ хамтаа сайхан ярьж сууцгаая. Тэгээд ер нь бол том болох гэдэг бол хэцүү зүйл. Тэгээд ер нь ч хэцүү зүйл байна. Тэгээд та бүхэн та нар маань хичээнгүүлээд хэцүү зүйл болсон ч гэсэн ирч хүчтэйгээр цааш нь даван тулаа явцгаагаарэ. Та нар хүссэн сургуульд орох болно. Амжилт манайхаа. Тэгээд бас багшлаа гэхэд бидний төгсчөөд гээ сайхан гээд бэрхээс яваад сайхан хүссэн амьдралаа явж амьдраарай. Тэгээд сайхан ажиргалтай л байгаарэ багш минь. Хайртай шүү. Манайхаа. Ангийнхандаа хандж хэлэхэд ер нь бид нар чаашаа. Та нар л өөрсдөө ер нь муулаад байдаг болохоос та нар ч ер нь бол амар хөвгтүүд шүү дээ. Одоо би бол хөвдөө тэгж боддیں۔ Тэгэхээр ер нь одоо эн чинь бүгдээрээ нэг юмдаа сайн биш шүү дээ. Одоо чинь бүгдээрээ физиктэй сайн биш, бүгдээрээ хиймдээ, бүгдээрээ сагсандаа биш. Бүгдээрээ хувь хувьдаа чаддаг юмтай ихтэй. Чаддаг юм маш сайн чаддаг бүгдээрээ. Тэгээд бүгдээрээ ер нь салбарынхаа нэгүүдэн шүү. Тэгээд салбаруудаа нэг нь олж яваарай гэж хэлээ да. Тэгээ мундаг хөвгтүүдтэй чинь одоо юу ярих вэ? Тэгээ багштай гэж хэлэхэд багшаас намайг анх шилжээ гэж ахтаас амар их ятгахжсэн. Тэгээ тэр нь бас маш их баярлалаа. Тэгээд хаяас гоё юм авч өгдөг. Баярлалаа гэж та. Тэр нь ангийнхандаа бас баярлалаа гэж хэлье. Тэгээ 10 жилийн дараа ямар их юм хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бүгдээрээ л мундаг болцсон л явж байгаа хэрэг та. Тэ? За багштай хэлэхэд тэгээ 4 жилийн хугацаанд хэцүү үед хажууд байж тусаж дэмжиж өргөл зааж зөвлөж байсан баярлалаа. Тэгээ хаяа жоохон төр тар хийдэг байсан бол үнэхээр их уучлаарай гэж хэлмээрэн. Тэгээд ангийнхантай хандж хэлэхэд бүгдээрээ хүссэн сургуулаа аваад хүссэн мэргэжлээ эзэмшээд ирээдүйд хүссэн амьдралаараа амьдраад аз жаргалтай байгаарай л гэж хэлье да. Тэгээ бүгдээрэнд нь хайртай шүү. 4 жилийн хугацаа маш урдан өнгөрлөө. Ангийнхантайгаа багштайгаа маш олон дурсамжуудыг хамтаа бүтээлээ. Тэгээд энэ хугацаанд маш их зүйлийг сурсан, туулсан. Тэгээд ангийнхантаа хандж хэлэхэд хайртай шүү. Тэгээд зөндөө их санандаа. Тэгээд боломж байвал ер нь гоё уулзцгааж байгаарай. Тэгээд багштаа үнэхээр их баярлаа. Та бол ингээд ер нь гэрээсээ ингээ хоол яхад ингээд амар ээж шиг аав шиг ингээд байж чаддаг. Тэгээд айгүй гоё тийм гоё хүн шүү. Тэгээд баярлаа. Хайртай шүү багштаа. Би энэ сургуульд анх шууд нэгэнгүүт нь ингээд ифтарыг даарж ирсэн. Тэгэхэд ингээд үнэхээр тийм найзуудтай болж чадах уу, хүрээлээ өшөө цаашаа тэлж чадах уу гэж нэлээд бодсон л доо. Тэгээд тэр үед ингээд нээлттэй үе чинь 2-3 хүүхэдтэй л да яалаа. Босдонтой баг юм дуурдаг. Тэгээд нэг зугаалга болоо багшинд юм очиж багшинд очиж юм идлээ. Тэр үед ингээд амар дотносоод тэрнээс хойш ер нь ингээд нийлдэг болсон гэх юм уу бустай. Тэгээ би эднэртэй ингээд найзлж чадах юм байна. Бид нар миний найзлж чадах юм байна гэдэг юуг ойлгоод тэгээ юуны төрөнд тэгээд ингээд жоохон сэтгэл зүйн ингээд унахаар тустай болдог багштай баярлаа. Тэгээд ангийнхандаа бүгдэнд нь хэлэхэд та нар байхгүй бол энэ сургуульд сурсны ямар ч тийм хүртэх дурсамж болон үр шим байхгүй байсан шүү гэж бүгдэнд нь баярыг бас хайртай шүү гэж хэлсэн. Хайртай ангийнхаа багшаас
зөндөө олон зүйл сурсан. Тэгээд яг энд байх хугацаанд гэрээсээ хоол учраас бид нарт ер нь ингээд сэтгэлээрээ дандаа санаа зовдөг. Тэгээд ингээд тэр болгоныгоо ингээд шууд илэрхийлдэг. Тэгээд дараа нь ингээд бодоод байхны ер нь ингээд яг ээж аав шиг ингээд байдаг. Тэгээд тийм болохоор ер нь багштай айгүй л ингээд тассан. Тэгээд одоо яг байрнаасаа явчихаар ер нь суулгаасаа явчихаар яаж ингээд том хүн болно ялаа аландаа гэж ер нь бодож байна. Тэгээд ангийнхандаа хандаж хэлэхэд гэх юм бол би ингээд эрэхтэй ингээд жоохон юм сандруу тэгээс юм жоохон ингээд татгшоо байх гэдэг хүүхдээсэн байхгүй юу. Тэнгүүд манай ангийнхаа амар урайланган тэгээ ингээд хичээл номдэр ч гэсэн хамтдаа ингээд бэлддэг. Тэгээд тийм хүүхдүүдийн дунд орж ирээд би өөрөө нэг юм илүү нээлттэй болсон, илүү өөдрөг болсон. Тэгээд ангийнхандаа бүр ингээд амар их уусан. Тэгээд яг юм нэг гэр бүлийнхэн шиг байдаг. Болохоор би зөндөө талархдаг. Тэгээд хайртай шүү. За сайн ангийнхаа одоо ингээ Эрдмийн баяр хийж байгаа энэ өдөр мэндийг хүргэе. За тэгээд би энэ ангид 3 жил сурцгахдаа та нараасаа маш их зүйлийг сурч, маш их зүйлийг ухаарч, бас багшаасаа үнэхээр их зүйлийг сурч авсан. Та нартайгаа бас өнгөрөөсөн 3 жилийн хугацаа бол миний хүүхэд тасны хамгийн нандин үеүүдийн нэг байх болно. Тэгээд бүгдэнд нь одоо дараагийнх нь одоо сурлага, ажил хөдөлмөрт нь бүгдэнд нь амжилт хүсье. За багштай бас амжилт хүсье. Тэгээд одоо юу гэмээр юм бэ? За бүгдэнд нь хайртай шүү. Сайн өнгөхийн Тэлмүн байна. Тэгээд та нартай танилцаад ингээд нөхөс 3 жилсэн байна. Анх хэдүүлээ 10 дугаар ингээд намайг анх ихэд ийм буужгай тийм хүүхдээс эхлээл ингээд одоо төгсөхдөө ингээд буужгай юу игээд төгслөө. Тэгээд та нартай ингээд хүн болгонтой хүүхд болгонтой ингээд амар тийм өөр өөртөө гэсэн нандин досмсаа давал би. Тэгээд дараа багштай гэж хэлэхэд анх намайг ингээд иж яхад ийм нэг юм хагасааны ийм нэг амар тийм дулаахан мэдрэмжтэй тийм дулаахан цавьтай багш байсан. Тэгээд танд амар баярлж явдаг шүү. Тэгээд надад амар тийм тусалдаг ингээд надад ингээд хэвтэй үед амар тийм зөвлөгөө өгдөг. Тийм бэст зөвлөгч энэ бэст зөвлөгч таа байсан шүү. Тэгээд дараа нь ингээд хэдүүлээ бөөнөө уулзахад ингээд тийм би тэгээ ингээд ойхон тэгээ тийм би тэгээ тусалж дэмждэг тийм дотн 10 жилийн хүүхдүүд байцгаая. Тэгээд та нарт бүгд нь амжилт дэвэдөө ингээд гэр бүл карьер хайд болсон бүгд амжилтсэ. Тэгээд танай ангийн цайлгсаа телефон байлаа. За юу вэ хамаатай? Бай. 3 жил хамт үерхээс нөхөрлөө. Тэгээд сайхан л байлаа. Одоо энэ мөчийг дахиж бид нэр рекреат хийж чадахгүй шүү дээ. Тэгээд энэ мөчөө тэгээд дасан юу санаж дурсаал тэгэл дахиад 10 жилийн уулзалтаар тэгэл яг энэ хിവэрээ бүгд энэ хിവэрээ уулзсан шүү хамаатай. Бай. Peace out. За тэгээд ангийнхандаа хандаж хэлэх үг гэх юм бол энэ 4 жилийн хугацаанд бол үнэхээр их татан болсон. Яг гэр бүл шиг санагддаг болсон. Тэгээд унаж босох үед маань цогт дэмжиж байсан найзуудаа үнэхээр их баярлалаа. Та нартай бүгдэнд нь хайртай шүү. За тэгээд багштай хандаж хэлэх үг гэх юм бол эцэг эхийн маань оролж одоо бид нарыг одоо чиглүүлж өгсөнд үнэхээр их баярлж байна. Тэгээд яг харилцаа айгуу дайгуу сайн багш шүү. Юу нэгийнхаа сайхан юу байна. Тэгээд одоо ингээд төгслөө нэг 3-4 жил цаг байлаа. Яг уу заримтай тэгээд тийм сайн харилцаатай байгаагүй ч гэсэн яг уу ингээд нэг төгсч байгаа юм шиг байна. Нэг юм байна. Тэгээд цаашдаа тэгээд бүр ингээд тасарчихгүй ингээд толгой амралтай байгаад ямар нэг найдаж байна. Тэгээд багштай бол хэм хэлийг байвал яг заримдаа тоглоо дуурмаар нь хүрдэг бол уучлаарай. Тэгээд яг тийм тоглож чадчихад баяртай байна. Яг тэгээд бүр болохгүй байж бас болно шүү дээ тийм ээ. За юу вэ ангийнхаа багшаа. За бөөнөр 4 жилийн хугацаанд их олон тусламжийг бүтээлээ, их олон юм хийлээ, их олон саад бэрхшээлтэй тулгарлаа, бүгдээ сайхан давлаа. За тэгээ бөөнөрөө сайхан нэгнийгээ мартахгүй тийм ээ. Тэгээ цаашдаа хөтлөе. За багштай баярлж явдаг шүү. Тоглоом даадагт баярлалаа. Энд тент юм тусалдаг баярлалаа. За ангийнхандаа бүр үнэхээр хайртай шүү. Өмнөх ангиас минь илүү анги гэдэг юу гэдгийг надад ойлгуулж чадсан. Манд хөгтөж та нар. Тэгээ багш болохоор яг хин хүнээс илүү яг манай ангийн багш болсон гэдэгт тань үнэхээр баярлж авдаг. Тэгээд тань зөндөө хайртай шүү. Таал хамгийн мундаг шүү.
бэхэд дээрээ одоо 12 ингээд гэдэг ангид суралцаад одоо 3 жил өнгөрч байна. Тэгээд одоо яг анхын нэрхтээ бол үнэхээр их айгаад хүүхдүүдтэй тутамсаж чадахгүй ингээд найз нөхөдтэй ээж болохгүй ингээд юу нь бол нэлийн удаан дэвж явсан. Тэр үедээ ингээд хоо жоохон харамсчихсан гэсэн одоо бол би үнэхээр өртөөсөө харамсдаг. Ингээд ингээд амьдралынхаа сайн найз нөхдөйг ингээд бүгдийг нь олсон ингээд үнэхээр сайхан газар тийм болохоор ингээд харин ч ингээд амар их баярлдаг. Тэгээд ангийнхантайгаа маш олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээлцээд ингээд нэг ангид суралцах үнэхээр ингээд маш нэр төрийн хэрэг ингээд байлаа. Тэгээд ангийн багштай ингээд үнэхээр их хайртай шүү. Бид хэдийг ингээд үргэлж ойлгож хамт байж ярилцаж ингээд ямар ч цаг үед ингээд бид хэдийг хайдаггүй ингээд буцаал эргээл одоо хүрээд ирдэг те. Үнэхээр их бүгдэнд нь маш их баярлаа. Бүгдэнд нь маш их хайртай шүү. Тэгээд төгсөөд гэсэн ингээд холбоогоо таслахгүй бүгдээрээ ингээд хамтдаа илүү дутна тий ингээд сайхан цаг хугацаа өнгөрөөхөд хамт байна гэж найдаж байна. Ангийнхнаа хамт ихэд 4 жилийн хугацаанд сайнтай муутай зөндөө олон дурсамж бүтээгээд одоо ингээд өнөөдөр мөр өөхөх болсон байна. Бүгдээрээ үнэхээр хүний дээд үгүй. Бүгдээрээ үнэхээр мундаг. Энэ хүртэл бүгдээрээ үнэхээр сайн хичээсэн шүү. Бүгд нь хайртай шүү. Багштай хандаж хэлэхэд бидний арыг дагаад бидний талд бац өгдөг, биднийг хаанд хизээч хамгийн сайн өмгөөлдөг. Танд зөндөө их баярлалаа. Хайртай шүү. За ангийнхандаа хандаж хэлээд ямар ч тач бүгдээрээ хүссэн мэргэжлэрээ хүссэн сургуультаа сураад тэгээд зургтай газараа тайван аз жаргалтай өглөө өрийг эрч хүчтэй өгтөж эхлүүлдэг хүмүүс болцсон байгаасай гэж хүсэж байна. Багштай түрүүлжлэхэд биднийг ингээд 4 жил лид хийгээд ингээд аягүй гоё уур амьсгалаар бидний хажуу тань болоод ингээд олон ингээд амжилтанд хүрэхэд туслаж сэтгэл санаагаар дэмжиж ингээд бидрийгаа ингээд гоё дурсан бүтээлцэж хамт байсан баярлалаа гэж хэлье. Ангийнхандаа болохоор хэдүүлээ сургуулийн 10 жилээр уулзах тэр хүртэл аягүй их санах бах. Тэгээд бас та нар бол хамгийн кул ангийн хүүхдүүд. Тэгээд та нар хамгийн шилтгэн шүү. Тэгээд хайртай шүү. Сандаа. Тэгээд тэври. Зөвхөн цамдаа 12 агийнхаа явтал тэмцлэг үзэж байгаа өдрийн минь хүргэе. За тэгээд та хэдэн өнгөрүүлсэн 4 жилийн хугацаанд миний үнээр үнцэнтэйсэн шүү. Тэгээд найзуудтайгаа найзлаад зөндөө олон юм сурч асан. Үүний нэг нөхөрлөл хэр үнцэнтэй нэг ангийнхан гэж амар утга учиртай байхыг яг үнэхээр толгойдоо бодол зүрхэндээ шийдтэл ойлголоо. Тэгээд танартай өнгөрсөн дурсан үнэхээр нандин байлаа. Тэгээд төгснө гэхээр үнний хэлэхэд жоохон гонигтай байна. Тэгээд та ганцхан жил байсан бол гэж бодож байна. За тэгээд та ер нь л бүгд төгсөндөө хүч бах төв. Өө яна. За тэгээд бүгд хайтай шүү guys. За багштай хандаж хэлэх юм бол үнээр 4 жилийн хугацаанд яг ээж шиг минь байж хэцүү үед үнээр ингэ тусалж тэгээд зөндөө гитаа гоё хааж идэгсэн байлаа. Тэгээд таалын ингийн бас хамгийн чухал хүн шүү. Та тэгээд бүгд амжилт өртөө үлцгаагаарай. Ангийнхандаа хандаж та нар бүгдээрээ өөр өөрсдөө гэсэн онцлогтой бүгдээрээ хийж чаддаг зүйлстэй бүгдээрээ мундаг хүүхдүүд шүү. Тэгээд хэдүүлээ мундаг байсан болохоор л одоо ингэ төгсөж байна. Тэгээд одоохондоо яг ингэ салаад явчаагүй бүгдээрээ хамттай байгаа болохоор тэнцвэртэй мэддэхгүй байгаа ч гэсэн яг ингэ бодоод үзэхээр ер нь бүгдэн чинь санахаар юм байна. Санах юм байна. Тэгээд бүгд чинь хайртай шүү. Та бүгдээрээ мундаг шүү. За ангийн багштай хандаж хэлэхэд хамгийн гоё зүйл нь болохоор ер нь бид нартай яг найзууд юм шиг дотн ер нь байдаг. Биднийг ингэж амар чангалж ер нь бид нартай тэгж хатуу хандаж байдаггүй. Ингээд бид нарыг буруу зүйл гарах үед ингэж хайлтгаж хэлээ. Зарим загнах үедээ загнаад гэхдээ их ихтэй ингэж ер нь манай ангийнхны хэлээр жоокэлж бид нартай тэгж гоё харцдаг. Баярлалаа. Ангийнхандаа бүгдэнд баярлалаа. Бүгдээ аягүй мундаг хүмүүс шүү. Тэгээд өөрсдөө итгээрэй. Тэгээ ангийн багштай хандаж хэлгээд бас энэ 4 жил үнэхээр гайхалтай байлаа. Бидний ангийн багш байсан баярлалаа. Бүх юмыг зохицуулж баярлалаа. За миний ангийнхандаа хандаж хэлэх хамгийн ихний үг бол та дэдтэй бүгдээрэнд нь ямар ч ялгаагүйгээр бүгднгийн ингээд
маш ихээр хайрладаг шүү гэж хэлмээрэн. За дараагийн хэлэх үг бол мэдээж хэрэг амьдралынх нь урт зам дардан байгаасай, жил амьдрал нь тий аз жаргалтай бүх зүйл нь сайн сайхан байгаасай гэж хүсэж байна. Тэгээд эцэст нь хэлэхэд бол та маань зорьсон зорилгодоо хүрч чадна. Угаасаа хангалттай чадхаар тийм боломж нөөц потенциал таадад байгаа. Бүгд зорилгодоо хүрээд сайн сайхан амьдраарай л гэж ерөөдөө